Өнөөдөр яаж байт юм бэ? За. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр их чинь тэмээс юм захиалсан чинь ийм их юм чи айгуу санаа. Айгуу сонирхолтой. Би зөв юм захиалсан байгаа гэж би бодчихин. Би ерөөс нэг ширхэг даун төлөвийн захиалдаг байхгүй юу? Энэ дээр нугас ингээ миний нэрийг бичсэн байгаа юм тий. Oh my god, энэ Тэмүүш миний хүүрдэг байна. Тэмүүш захиасан юм хизээр юм уу? За миний гэмтэж миний хүүрдэг байсан юм байна. Өнгөний хүүрдэг гэж захиасан байхгүй юу? Тэгээд яг гэвэл сая гадаа хэд нэг амар хүүрдэн тэгсэн чинь миний хүүрд өмсөж байгаа хүүрдэг чийгтэй бомбер нэмэгдээд ээсэн ч гэсэн ийм том юм уу? За. Дээ. Би ээсэн жоохон жижигхан байх гэж бодсон байхгүй юу? Яг үгүй. Оо, ээсэн ч гэсэн айгүй гоё том ээ. Ээс шүү дээ энэ ч одоо. Ээс гэхэд ийм том биш үү? Тэгвэл малгайтай. Shit. Гоё малгайтай. Тэг юм уу л ийм том алгаач болохоор амар гоё юм байна. Айгуу гоё сонсоо. Би нэлээд царчаад ирээ за. Би нэг амар жоохон нэлээд зузаан байх гэж бодсоохгүй. Гэтэ тийм амар зузаан биш. Гэтэ уул нь өвлийн бүртэг гэсэн байсан. Өвлийн байсан. Тэг би нэг амар үнэтэй авсан. Ерөнхийдөө бол чаас оюутан гэхэд бол үнэтэй л авсан л да. Өөртөө оюутан шүү. Хүмүүс ингээл оюутан гэл чи ингээл ядуу матуу гэх юм. Хүмүүс надад чи хараад дооч уу яасан гэж жоохон баавартай юм аа. Тэг би ээсэн захиалсан байхгүй юу? Ээсэн. Йоо харалтаа 259 мянга. Гэтэ би нэг хямдралтай Black Friday болоод би нэг 116 8 баг 20 юм хаа. Йоо. Энэ амар айгүй том карматай юм байна. Ийм байна. Cover натай. Надаа энэний бүр ингээд нэг подолт нэг цамцны гэдэг байхгүй юу? Айгүй гоё материалтай. Гэтэ би нэг тэр подолт цамц хоёрын комиссоос авсан ч гэсэн амар гоё материалтай. За стил ингээд айгүй чанартай. Стил өнгө нь гандаж мандаагүй. Стил сөв төгс. За бөөндөө энийг ингээд өвлөлтөд үзэж чи өнөөдөр жоохон халуун өдрөө өнөөдөр гадаа 18 градусаа болохоор өмсөхгүй. Өчигдөр болохоор өчигдөр ч гэжтэй өнөөдөр биш сая хизээ юм лөө. За нилийн өмнө. Хизээ гэх үү? 7 өдрийн өмнө ч юм уу ерөнхийдөө бол нилийн хүйтэн байсан аахгүй юу? Өдөрт нэг хамгийн ихдээ 10 градус хүрээд тэгсэн чинь энэ 7 хоногт гайгүй 18 байна. Тэгээд би дараа 7 хоногт мэдэрсээ өдөр. Дараагийн 7 хоногт юм уу? Дараагийн 7 хоногт ч магадгүй. За ямар ч 2 7 хоногийн дараа зөө. Тэгээд тэгэхэд яг ерөнхийдөө бол би даарах үедээ гэж тэр шиг хүртэг авцаа. Гэтэ үл энэ хүртэгтэй байх юм бол нилийн даарч бас магадгүй л гэж боддог л доо яа. Энэ шумуул хатцсан нараа. Амар захтан чинь. Тэгээд энэ хатцсан. Тэгээд энэ бол ингээ хацнууд нь чаашууд ингээ идэгж байгаа. Эхнээсээ. Тэгээд дахиад ингээ хазаад байгаа эхнээсээ. Би ингээ яагаад ингээ далийн мөрөд байгаа юм болоо. Тэгээд ерөнхийдөө бол өмнөх үйл нилийн хүтмээс авахгүй. Тэгээд ингээ би заавал амар гоё нэлмээс урт хүртэг ингээд өвдөг хүрсэн урт хүртэг авандаа гэж бодож байгаа. Тэгээ миний motivation board илүү expression board илүү manifestation board ч л. За тэр борднуудын нэг дээр нь ямар ч North Face-ийн амар урт хүртний зураг байгаа. Тэгээ би авах хэрэгтэй. Аавна. Энэ үйл би заавал уртаар хүртэг аавна. Үгүй яг энэтэйгээ өвлөж болох юм бол бас болно л доо. Гэтэ би ерөнхийдөө бол амар дараад энэ дотор олон давхар юм ингээд дахиж стил давхарлж өмсөд байх юм бол байгаа болохоор урт хүртэг аавна. Тэгэд олон давхар юм давхарлж өмсөхгүй зүгээр ингээд нэг хүдний өмсчөөд энийг өмсөхөд зүгээр ч хүмүүсэл нэг ингээд подолк өмсчөөд өмсөхөд зүгээр юм бол бүр гоё. Тэгээд тийм л байна. Би тэгээ өнөөдөр миний нөгөө нэг бараа Тэмүүгээс захиалсан бараа маань 2 цагаас
4 цагийн хооронд гэсэн аахгүй юу? 14 цагаас 16 цагийн хооронд хүргэлднэ гэдгсэн чинь одоо л ирээгүй байна. Тэгэл би бүр яа. Бро. Яагаад ирэхгүй юм бэ? Би Тэмүүгээс захиалсан юм авмаар шүү дээ. Энэ би энийг болохоор сая урдигдрал лөө техник садаа урдигдрал захиалсан юм итгэд гэдэг чинь. Тэгсэн чи ирэхгүй байгаа. Агуу энэ тэгсэн чи ирчихэж байгаа байхгүй нэ тэгсэн чи нөгөө нэг юу лээ? Юу лээ? Тэмүү маань ирэхгүй байгаа. Би сая энийг Тэмүү юм бахтаа гэж бод. Тэмүүгээс би юу ч хувцас захиалаагүй шүү дээ гэж бодсон чинь май куртэг байсан байна. За. Бай. Би сая миний юм ирэхгүй байна гэдсэн ирчих шиг боллоо. Гадаа өөдөнд амар ингээд агрессивли шидэж явчлаа. Гарч авчирцгаа. За ичлээ. Би дунгасаа ингээд 4 цаг гэхэд 90 гэдсэн яасан юм бэ? Гонхоноод байсан чинь. Энэ миний бичсэн байна. Энэ юу юм бэ? За ингээд нэг дараад үзье. Би Тэмүүгээс их тэр нэг хитэх юм. Энэ миний гэрэл байна. Ширээний гэрэл. Би ингээд ширээний гэрэлгүй болохоор ингээд уцныхаа флаштыг хасаагаад ер нь амар лайттай байдаг байхгүй юу? Тэгсэн чи ашгүй энэ ширээний гэрэл байна. Хүүе энэ type C тэгээ болохгүй шүү. За энийг асууж үзчихье хүү. За загнас юм чи асууж үзье та. Оо. За энэ болж байна. 4000. Амар хөөрхөн хямдхан маас тийм. Миний ус амар манаад идэг байхгүй юу? Тэг ингээд ерөнхийдөө бол та нар нөгөө нэг хиндэг мэдхүү Ами нэг Солонгосын Speed-тэй хамт явж идэг охин байсан шүү дээ TikTok-оор. Тэр охиныг team юмтэй байснаас хойш би ер нь ингээд болчул хэрэгтэй байна да гэж бодсон. Ерөнхийдөө бол ундахтаа энийг зүчил аюу гой орд ирэндээ хүснүүд ингээд гарч ирээд байхгүй аюу амар юм байна гэж би бодсон. Одоо тэгээд ингээд унах юм бах та. Ингээд энэ нүд рүү орж ирж мөрөд аягүй жоохон лайттай л юм. За мэдгүй юм байна. Хэд ч гэж. Ням дотрол байсан байх. Энэ ямар муухай юм бэ? Би нэг яг жоохон яг пластикээр бичсэн байсан л да. Жоохон ингээд мод шиг харагддаг гэж би бодсон байхгүй юу? Ёо энэ ямар муухай юм бэ? Би ингээд гадаа автобусанд ингээд явж байхдаа ном уншихаар ингээд заавал 2 гараараа ингээд уншихгүй болдгоо байхгүй юу? Одоо ингээд энэ ном бараг дуусч байгаа. За гэхдээ том байсан ч дээр юм. За яг болж лээ. Гэтэ ингээд за жоохон дундаас нь болж л ч тийм. За яг тэ болж лээ. Байгуу ч юм. За оноо өгцгөө заяа. Тэрэнд саяны гэрлэндээ бол 10-аас 10. Энд болохоор би 10-аас 6 өглөө. Ингээд амар нүдрөө ороод ингээд амар гулгаад байна. Энд болохоор амар муухай царайтай байгаа болохоор 10-аас 5 унаа. Дараагийнх нь юу байж болох вэ? Энэ болохоор ингээ AirPod цэвэрлэгч. Одоо энэ ингээл энэ менюгээр нь цэвэрлээл, энэ менюгээр нь ухаал. Тэгэл энэ менюгээр нь ачаал. Тэгэл цэвэрлэн шүү дээ. Хүүхдүүд минь. За энд бол 10-аас 9 өглөө. Тэгэл яг тэгэл 9 шиг дахиасан шиг ирж байгаа учраас би шууд 9 өглөө. За энэ том миний AirPod-ны кейс байна. Би нэлээд удаан хугацааны турш ямар ч кейс байсан. Ягаад гэвэл миний хуучин кейс айгүй муухай. Зургатуулаад байсан байхгүй юу миний юг. Энэ ч гэсэн жоохон зургатуулах магадaltaй юм байна. Гэтэ яг тий. Гэтэ яг айгүй гоё өнгөтэй. Би угаасаа яг ийм өнгөтэйг навъя гэж бодсон байз юм аа. За энэ бол үнэхээр амар гоё таарч байна. Зарим подны кейснэр ингээд энэ менюгээр багтаа нагаад байхгүй. Тэсэн чинь энэ бүр амар гоё таарч байна. Йоо доторт нь хараа. Би орой хурж зад цэвэрлэнэ. Хэрвээ одоо гайгүй цаг байж таа. AirPod-ны кейс
Хүүе. Би хуучин подныхоо кейсийг хаяа начлаа. Тэгээ хайсан л гэж битээ хэлээрээ дэ хүүхээ. Ийм бид байхгүй юу. Тэгээд энд маань зүгээр ийм чавс утас байдیں۔ Ийм утас. Энэ хүмүүс айгуу гоё юм шүү дээ. Ийм утас тэгээд бод энэгээр яалтаж тэгээд энэ битүү юм шүү дээ. За яах вэ? Энийг угаасаа хин л хэрэглэв гэж дээ. Минь хүн ингээл өөртөө ярил амьд шүү дээ. Одоо тэгээд яах вэ? Тэгээд ихэд бол бүх юм айгуу хөрхийн. Энэ амар хямдхан энэ бүр 1000 гэс ёо. За би энэ 10-аас 10 өгсөн үү? Түл тэрийг буцаалаа. Энэ ингээд шууд амар хурдан тайлагдаад дээ шүү. Гэтэ ингээ гоё dark green. Өмнөх кейс нь амар дотор нь ингээ шороо орсон амар зургатдаг. Ягаад ч ингээ шороо орсон байд. Энэ юу юм болоо? Энэ магадгүй нөгөө нэг миний AirPod-ныхоо хамгаалагч байхаа. Тийм л байна. Ёо, come on. Цаанаас юм зургатцсан ирдэг ш. Хүн чи аль үжээ зургатцсан биш үү буруугуудаа. За би нэг орой хийх үзнэ. Ёо, миний хүсэн хүлээсэн юм. Би ч одоо энийгээ тэр утасныхаа ард наан шүү дээ. Би нагаад. Yes. Одоо наац юм чинь шууд энийг ингээд юм хүн дээр тавьж тогтоогоод авах шаардлагагүй шууд талан дээр наан. Ингээл болно шүү дээ. Ингээл толио ингээл дээш доош нь хөдөлгөөл тэгэл би ч юм болчдөг аахгүй юу. Үгүй би санамсаргүй хоёрыг захиалсан байдаг ш. Why? Яаж явдаа санамсаргүй хоёрыг захиална наач юу? Би ингээ хүмүүсийг ингээ санамсаргүй 2 3 захиалсан байна гэдэгт нь ёо яарэ шаад юм. Яаж тэгэл мөнгө нь ингээл өсөөр харагдаж штэ гэсэн чинь нэрнээс энэ хэд 300 вон л гэсэн баг. Тэгээ хараагүй. Энэ амар хөөрхөн. Энэ ингэдэг байхгүй юу? Би ингээ усанд орсон чинь сая нэг удаа нөгөө нэг амар тэнэгтэж явж байгаад уцруугаа ус цацруулаад манай шөвшөөрөө идрээд тэгээд гисэн чинь яж хаад миний усны тэнэг тэр яг тухайн үед ингээ дуусгаж таараад тэгээд гисэн чинь миний цэнэглэгчний юу руу ороод тэгээд цэнэглээгөө тэгээд ерөнхийдөө бол энэ амар хэрэгтэй мэн гэж би бодлоо. Яам юм байна. За ингээд суудсан чинь гайг болчихсон юм. Хүрхэнт нэг ус үзье. Одоо яа гэмтэй. Гой гэрэлтэй. Си хов цагаан болсныг хардаа. Си цагаан болсон биш зүгээр батхан л мэдэгдэж идэг ш. За ажил руугаа явхад за дахиад нэг 10 минут байна. Тийм болохоор бөөндөө AirPod-о цэвэрлэцгээе. Би бүр амар интенсив болсон байдаг шүү. Бөөндөө. Хинтэйгаач бөөндөггүй даа. So let's go it. I got the movie. I got the movie. Гэтэ ямар сони ингээ хоёр ирч. Одоо би нэг нь яана. За. Бэжлэг. Яа гой дууртын. За бүндод энийг цэвэрлэнэ. Ерөнхийдөө бол кейснес нь гарах айгүй хэцүү байлаа. Oh my god. Look. Яна би нэг аваад нэг жил гарна л болж байгаа шүү дээ. Тэгсэн чи энийг харж байгааз. Яг энэ голдон. Яг энэ доороо. Тэгээ ингэ зурагцсан болохоор хизэж ярлах боломжгүй. Тэгээд энүүгээр нь дотор талын бөөндөө цэвэрлэцгээе. Би яг цэвэрлээд байна уу? Худлагаас л үлээгээд байна уу? Битгүй мэн ч уус амар цэвэрлэлтэй санагдахгүй нөө. Гэтэ би ингэ боддоо шүү. Тэг хөвшин болсон ч одоо ингэ миний дургу төрлийн жоохон хөвшин хүмүүс байгаа шүү дээ.
Би яг тийм болоод гэсэн чи хүүхдүүд яг ингээд над чи хүүхдүүд ингээд надад дургүй байвал яана. Тэр ерөнхийдөө бол жоохон гэж бодсон. Гэтэ би тэхгүй л тийм. Хөө энэ голорхыг тэг яг юугаар авт юм бол энэ ингээд жоохон ус нь арай жоохон урт байх хэрэгтэй юм шүү. Юу энэ бүр яг ингэ чих ухаж байгаа юм шиг шинж эхлэв сая. Тэрийг ингээ доошлоо наадах юм лээ тийм ээ. Йоо шааш. Зүр аим мууг нь авсан байдаг ш. Тэдний яаж харуулах хэрэгтэй юм бэ? Мэдгүй яста. Буцаад нааш. Йоо энэ ингээ завсаар ингээл ерөнхийдөө бол хэрэг амар уртсан байдаг. Эгийн завсар do you see? Мэдгүй энэ хайвал орсон байдیں۔ Хэрч гэжтэй чаваас миний чихнээс нэг юм гараад идэв юм аа. Энд угаасаа хүн болгоны чихнээс нь юм гарах л хэвээр. Тэр юу гэдэг гэж манай монгол хэлэнд манай аялгуусынхаа монгол хэлэнд тэрийг хулих гэдэг юм. Хулих гэдэг үлээ бүлэх гэдэг үлээ. Ийм гарлаа. Би яг энэ ярьсмаар тэнгэлж үздэг юм. Угаасаа бусад ярьсмаарууд надад хайрдаг юм. Because I have a really small ears. Нөгөөд наачи. Тэгээд энэ юу лээ? Өцсөн борооны ардаас юу нөмрөв гэдэг шиг л. Тэгвэл яадаг юм болов? Энийг тэг яаж надын айгуу сүнэ. Урагтаа шас. Нара. Урагтчлаа. Тасарчлаа ёо. За зайлаа. Би угаасаа чадахгүй маань энийг яаж над юм дээр юу байдаг. За I'm so fucked up. Дундуур нь хайшлах хэрэгтэй юм болов уу? Бараг л хайшлах хэрэгтэй юм шиг байна да. Энэ зүг болсон уу? Ямар ч гайгүй зүг болох шиг л боллоо. Ямар ч харамсалтай доотл нь хийж чадсангүй суух царайлсан ч гэсэн. Тэгээд нэг талын хамгаалж ингэсэн үг юм. Юм. За. Тэнийг хүнийг бахай байдаг юм гэлээ. Шох. За мэдгүй байна. Where is my hogging son? I have any figures. Nothing left. За. Уус миний утас чавс гомхаад ингээл гэд байна л та. Яа нэрэнгээс гэрэл асаасан чи миний батга амар тодорч идэг ш. Энд дэг зүгээр юм. За. Ийм юм болголоо. Даанч доотлон байхгүй. Энэ айгуу лэт дуурдаг л та. Тэгээ тийм болохоор би энийг авчт юм уу гэж бас бодоод л байна. Хөөе бас. Хөөрхөн. За энийг юм авчих яг л нээр шартыг надад дуурайдаг.
Яа одоо энэ муухай гяхарч дуурахгүй.